Сайн байцгаана уу? Өнөөдөр та нартайгаа би өөрийнхөө амьдрах тухай сэдвээр ярилцсан. За тэгэхээр энэ та ер нь өөрийнхөө амьдрч чаддаг хүн үү үгүй юу гэдэг тухайдаа ингээд эргцүүлэх боломжийг энэ яриа өгөх байх гэж найдаж байгаа. За тэгэхээр өөрийнхөө амьдрах үе гэдэг бол өөрөө маш чухал. Яагаад вэ гэхээр энэ хүн болж төрөөд те энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа хувь хүний хувьд одоо таны одоо амьдралын утга учир, үн цэн те таны хүсэл мөрөөдөл, таны оршихуй өөрөө тодорхой хэмжээний гоё үн цэнтэй байх ёстой. Таны тэр оршихуйн үн цэнийг бүдгрүүлж байж болох үеч тэр зүйлийг би хязгаар гэж үздэг байхгүй. Тэр та дотооддоо нэг хэр зэрэг их хязгаарыг агуулдаг гэдгийг дараах асуултуудаар хэвлээ тодорхойлох гэж үзье. Өөрсдөөс асууаарай тийм. Хамгийн нэгдүгürt нь маш энгийнээс эхэлж байгаа. Хамгийн нэгдүгürt нь та дуртай хувцас өмсөж чаддаг уу? За өөрөөр хэлэх юм бол таны өнөөдрийн хувцсны сонголтонд хин нэгэн хүмүүс нөлөөлдөг үү? Эсвэл та үнэхэрийн тухайн өдөр ямар ч өдөр байсан тэгээ өөрийнхөө хүссэн хувцас өмсөж тэг хинээс ч хамаарахгүйгээр тэр шийдвэрийг гаргаж одоо өөрт таалагдаж ингэж амьдрдаг уу гэсэн эхний асуулт. За хоёрдугаарх нь тайлбар нэгэн том жижиг амьдралын шийдвэрийг гаргах үедээ тий одоо ямар нэгэн зүйлийг сурахыг хүссэн үед за ямар нэгэн хүнд туслахыг хүссэн үед тий эсвэл гэр орондоо ямар нэгэн зүйлийг ингэж худалдаж авахыг хүссэн үед гэдэг ч юм уу. Эсвэл түүнээс ч том юм амьдралын шийдвэрүүдийн үед та өөрийнхөөрөө тэр одоо асуудлыг шийдвэрлэж чаддаг уу гэсэн ийм асуулт байна. За дараагийн хэсэгт болохоор та үгүй гэж хэлж чаддаг уу? Тэгээ зарим тохиолдолд амьдрал ингээд мэдээж эерэг одоо хүмүүс одоо байхын тулд бусдаа ингээд зөв боловсон харилцсан ихэнх зүйл дээр бид нэр заа гэж хэлэн зөвшөөрнөдэй. Гэхдээ яг таны үнэт зүйлийг зөрчсөн эсвэл танд таагүй байгаа таны одоо энэ мөн чанарт харшилсан тэр зүйлсэд та маш гоё зоригтойгоор үгүй гэж хэлж чаддгүй. Эсвэл дээрх нөхцлүүдийг үл харгалзан тэр танд таалагдахгүй байсан ч та заа гэж хэлдэг. За дөрөвдөх нь таны хүсэл мөрөөдөл. Тэ хүүхэд байхдаа бид нар бүгдээрээ одоо өөрсдийн гэсэн маш сайхан хүсэл мөрөөдөлтэй байдаг. Ганцхан хүүхэд байхдаа биш. Ер нь хүн болгонд энэ хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Энэ та 10 настай, 5 настай, 25, 30-тай, 45, 50 хэдэн настай байх хамаагүй хүн болгонд өөрийн гэсэн дотоод тэр гоё сэтгэлийн дуудлага, хүсэл, мөрөөдөл байдаг. Тэгээд цээжин чинь багтаж ядах ориглон хүсэл үгүй юм бол амьдраач яах юм гэж би бас нэг ном дээр бичсэн байдаг. Тэгэхээр тэр оргилсон хүсэл, тэр мөрөөдөл, тэр хүсэл таны дотор одоо хүртэл байдгүй. Эсвэл энэ нь таны энэ эргэн тойрны хүмүүсийн нөлөөтэйгээр одоо ингээд яагаад ч юм ингээд тэр одоо гал цог нь унтарсан, дарагдсан байж идэг гэдгийг өөрсдөөсөө асуугаарай. За дараагийнх нь болохоор таны үн цэн. Ингээд хүн гэдэг өөрийгөө үн цэнтэй гэдгийг үргэлж мэдчих хэрэгтэй байдаг. Хэнээрч хүлээн зөвшөөрөгдөх шаардлагагүйгээр та өөрөө маш чухал оршихуй гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг. Энийг зарим нь ингээд нөгөө эго гэдэг зүйлтэй холиод байдаг. Яг тэр эго гэдэг зүйлийн одоо маш зөв тэр тэнцвэр нь хаана гэдгийг ялахгүй байна. Тийм учраас энэ тухай хэдүүлээ дараа нь тусад нь ярилцсан. Гэхдээ таны үн цэн. Таны өнөөдөр өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж тэрэн дээр суурилсан үн цэн. Үн цэнийг одоогийн байдлаар та үнэхээр өөрөө тодорхойлоод байна уу? Эсвэл яг энэ үн цэнийг тань бүдгрүүлээд байгаа. Тэ? Үн цэнийг тань үгүйсгээд байгаа. Үн цэнийг тань дараад байгаа тэр хүмүүсийн үг үйлдэл шийдвэрээс хамаарч таны энэ өөрийгөө үнэлэх үнэлэмжийн үн цэн унаад байдгүй гэдгийг маш нарийн
бодож үзэх хэрэгтэй тийм. Дараагийнх нь та яг одоо өөрийгөө нуухгүйгээр дүр эсэхгүйгээр амьдрч чадах уу? Их сонирн байгааз та яг одоо өөрийгөө ямар нэг байдлаар ингээ хин нэгэн болох гэж дүр эсэхгүйгээр яг өөрөөрөө ингэж амьдрч чадах уу? Одоо таны мөн чанар та өөрөө юунд дуртай бүжиглэх дуртай бол бүжиглэж, ном унших дуртай бол номоо уншиж тийм. Эсвэл яг одоо ингээд хийж байгаа ажилд нь таныг илэрхийлэхгүй байгаадах тэрэндээ гацхгүйгээр зоригтойгоор шийдэж өөр зүйлийг эхлүүлж гэдэг юм тийм. Эсвэл одоо хин нэгэнд яг таалагдах гад яг тэр одоо өөрийнхөө гадаад дүр төрх имижийг өөрчилж биш. Яг одоо бодит та өөрөө хэм бэ? Лаврин гэдэг хүн яг өөрөө хэм бэ тийм. Яг энүүгээрээ дүр эсэхгүйгээр оршиж чадчих юм. Угаасаа энэ дүр эсэхгүйгээр тэр мөн чанараараа оршихуй гэдэг чинь өөрөө хамгийн гайхамшигтай оршихуй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуултыг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд энэ асуултын хариултуудаас таны энэ өөрийнхөө амьдрах чаддаг юм уу? Эсвэл энэ нийгмийн болоод бусад гадаад орчны хүмүүсийн нөлөө таны энэ одоо өөрийнхөө амьдрах энэ замд үнэхээр хязгаар болоод байдаг юм уу гэдгийг олж илрүүлэх хэрэгтэй. За дараагийн нэг юм шинж гэдэг ч юм уу те ингээд та өөрийгөө шинжих гээд байгаа шүү дээ. Би өөрийнхөө амьдрч чаддаг хүн үгүй юу гэдэг тэр. Тэн дээр ингээд таны эргэн тойрон байгаа. Ялангуяа нөгөө гэр бүлийн орчинд байгаа те хамгийн ойр орчмын хүрээлэлд байгаа энэ хүмүүс таны жинхнээсээ хин гэдгийг мэддэг үү? Тэ? Жинхнээсээ та юунд дуртай гэдгийг мэддэг үү? Эсвэл та тэр хүмүүсийн хажууд байхаараа жинхэнэ өөрийгөө нуух хэрэгтэй болдгоо. Хэрвээ та өөрийнхөө оршсон байх юм бол одоогийн цаг хугацаа яг одоогийн цаг мөчид болохоор тэр хүмүүс таныг юунд дуртай, юунд дургүй, энэ хүний үнэт зүйл нь юу юм те? Энэ хүний чадвар нь юу юм? Энэ хүний одоо багахан тэр сул тал нь юу юм? Юуг нь би хүлээн зөвшөөрөх ёстой юм гэх юм уу те? Энэ бүгдийг тэдгээр хүмүүс ойлгочихсон байдаг. Хэрвээ та энэ бүгдийг нуусан, далдалсан тэр хүмүүсийг ойлгохгүй гэж бодсон бол та бусдын нөлөөнд, бусдын хязгаарт гэж баригдаж байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ ярьж байгаа сэдв бол маш чухал сэдв. Өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө амьдрч чаддгүй. Энэ бол бүр амьдралын маш чухал сэдвүүд гэж би бодсон. Яагаад ч юм одоо яг энэ цаг мөчид яг ийм нэг яриаг хүмүүст хүрэх хэрэгтэй юм шиг санагдаад энэ бичлэгийг хүргэж байгаа. Тэгээ та бүхэн энэ миний Infinite Soul Writer Guldarin гэдэг пэйжийг дагаж маш гоё утга учиртай яриа сонсох боломжтой. Маш гоё сургалтууд бас явагддаг. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрэнд нь хайр,